Танилцуулах бүтээгдэхүүн болохоор одоо Индонез улсын за Dexamethasone гэдэг юм үйлдвэрлэгддэг. За ийм ургамлын гаралтай ханиадны сироп байна. За энэхүү сироп нь болохоор дотроо одоо хэд хэдэн ургамлын түүхий эдээс гаргаж авсан одоо ургамлын ханд гэж байдаг. За энэ ханд маань болохоор дотор юм дөрвөн төрөл байгаа. За нэгт нь болохоор даннавч дөвөн буюу одоо Vitex Triplopolium гэдэг ургамлын ханд. За энэ маань болохоор өөрөө болохоор нөгөө Аз болон Австрал дэви уламжлалт дангаа ухаануудаа халуун бууруулах, өвдөлт намдаах, за тэгээд нөгөө сүрэгийн нянг дарангуулах, за мөн ханиалга дарах ийм үйлдэл үзүүлдэг ийм ургамал. За нөгөөх нь болохоор боргооны үндэслэг гişг байна. За боргооны үндэслэг гişг маань өөрөө болохоор дархлааг сайжруулж өгдөг. За мөн ханиадны эсрэг үйлдэл үзүүлнэ. За өрсөлийн эсрэг, за цусны эргэлтийг сайжруулна, антиоксидант үүдэлтэй. За дарааг нь болохоор Palaria macroparpa гэдэг. За энэ ургамал нь болохоор өөрөө бас ханиадыг намдаах, халуун бууруулах, өрсөлийн эсрэг үйлдэл үзүүлдэг. За мөн Arbus Proctacorus гэж байгаа. За энэ ургамал нь болохоор өөрөө мөн халуун бууруулна, өвдөлтийг намдаах, одоо ханиалгыг намдаах юм үйлдэл үзүүлдэг. Ерөнхийдөө энэ ургамлууд маань бүгдээрээ хүний биеийн хөдөд үзүүлж байгаа шинж тэмдгийг дарж өгдөг. Тэр тусмаа одоо ханиад томооны үед илэрдэг одоо хий ханиалгах, хоолоо захтан тийм иймэрхүү ханиадны үед одоо хоолоо ууж хэрэглэснээрээ хоолны одоо тэр салт дээр юм бүрхүүл үсгээд одоо тайвшруулж өгдөг гэсэн. Ингэснээр нөгөө нэг хоолоо сэргэнхээ болно, ханиахаа болно. За ерөнхийдөө юм рецепторуудын ерөнхийдөө сайн холбогдож өгдөг гэсэн. За энэ хүү бүтээгдэхүүн маань өөрөө нөгөө нэг парагчуулсан технологи гэдэг технологиор хийгдсэн. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр одоо бусад сиропыг бол илүү тийм нарийн аргаар гаргаж авсан гэсэн. Тэгэхээр одоо үйлдэлийг илүү сайн үзүүлэх боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа. За хэрэглэх заалтын маань хувьд гэх юм бол одоо яг ханиад томооны шинж тэмдэг илэрж байгаа хүмүүс хэрэглэж болно. За 1 наснаас дээш насны буюу одоо 2-оос дээш насны хүүхэд болон насны туршид хүрч. За энэ хүмүүс маань одоо нэг ханиад томооны үед маань хоолоо сэргэндэг тийм ээ. Тийш сэргэнээд ингээ загт наадалтай. Энийг ханихаараа зогсохгүй ханиалга. Яг тэр ханиадны үед. За тэгээд эсвэл одоо хоолоо ингээл загт наадлаадаг, хатаад байдаг. Тийм. Эсвэл одоо ингээ нэг шүлсээ залхихаар өвдөд байдаг тийм ээ. За тэгээд ингээд ийм өвдөлтүүд олон зоо гүйлсэн булчирхаан өрөвсөлийн үед за мөн гуурсан хоолоо өрөвслүүдийн үед хэрэглэх бүрэн боломжтой. За